Худалдаа хөгжлийн банк Монгол Улсад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг нэвтрүүлж зах зээлийн 40 орчим хувийг дангаар хангаж байна. Түүнчлэн анхудаа Trade Finance Forum-ыг зохион байгуулж, тус формоор дамжуулан төрөө хувийн хвшил олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлогын түвшний эндэр болсон билээ. Тэгвэл энэ жилийн форумыг нөөцийн эдийн засаг сэдвийн хүрээнд 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Худалдаа хөгжлийн банк нь энэхүү форумоор дамжуулан Монгол Улсын байгалийн нөөц, эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чих хандлага, түүний өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцлээ. За мөн банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчдийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ. За энэ форумын хувьд бол бид олон улсын нөхцөл байдал туйлын докторгүй, за бас түлш шатхууны хямралт байдал дэлхийн 90 гаруй орныг нөмөрсөн юм тайван тодорхой бус нөхцөл байдал хийж байгаагаа нэгдүгээр онцлог байна. Хоёрдугаар сайн тал нь гэвэл олон жил яригдсан ашигт материалын тухай хууль засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулагдлаа. Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар дахин орж улс их бол өргөн баригдана. За энэ удаагийн хилцүүлгээр бол бид нар мэдээж дэлхийн нийтийн докторгүй байдалд энэ хилцүүлэг маань өрнөж байна. За энэгээр бид нар гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг нэг талаасаа бол дэлхийн геополитик, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн маш докторгүй цаг үе байгаа ч гэсэн энэ нь өөрөө Монгол улсын эдийн засгийн хувьд бас ямар боломжуудыг нээж байгаа талаар бол бид нэр хэлцэж гэж байна. Дэлхийн дахныг хамарсан геополитикийн эрсдэлтэй орчинд бид дэлхийн бүхэл улсууд бол хамрагдаад байна. Энэ геополитик эрсдэлтэй үед улс орны эдийн засаг хэрхэн явж байгаа түүнээс хамаарсан геополитикээс хамаарсан Монгол орны эдийн засаг 2026-27 онд хэрхэн явах вэ? Үүнээс хамаарсан өнөөдрийн форумын сэдэв буюу нөөцийн эдийн засаг буюу уул уурхаагаас хамаарсан эдийн засаг маань хэрхэн амжилттайгаар урагшилж чадах вэ гэдэг өнөөдрийн форумын ач холбогдол оршиж байгаа болов уу гэж бодож байна. Ташрамт дурдхад худалдаа хөгжлийн банк нь 2025 онд Монгол Улсын экспортын голлох салбар болох уул уурхайн салбар дахь банкны нийт санхүүжилтийн 33%-ийг дангаараа бүрдүүлж байна. Форумын ойлголцол мэдээллийг